амуулан айлхая. Энд одоо манай миний одоо номын садан болсон хүмүүс, тэгээд хууль босруулах ажлыг хийдэг хүмүүс, хуулийн одоо босруулж бүх ажлыг хийдэг галд цууханд гэдэг шиг гал тогоонд ажилладаг хүмүүс, мөн хуулийг одоо тогтоодог хүмүүс, хуулийн тухай оюутнуудад хичээл заадаг хүмүүс. Тэгээд одоо хууль хэрэгэлдэг байгууллагын хүмүүс гэдэг янз бүрийн түрүүн энэ танилцуулганд гарч ийн хууль зүйд хамааралгүй хүн байгууллага гэж нэгийг хинч үгүй юм а гэж энэ хорвоо ертөнцтэй. Тэгэхээр бүгд л одоо энэ холбоотой ийм асуудал байна. Тэгээд би номын одоо оршил нэг давчгаа хэлсэн. Намайг одоо байн дурсамжаа ярьлаа гэж ярьж байгаа. Гэхдээ дурсамж нь бол бурхан хөлбөр байна. Манай Зандан шатар бол дурсамжаа их одоо оруулж хэрэггүй гэсэн байна. Одоо сүүлийн үед хамгийн их ном бичиж байгаа хүн л дээ. Тэгээд өрнөдөд тэгээд ер нь бол би дурсамж хэлэхээс аргагүй. 1978-79 оны заагаар манай авир мэд өгш гэж одоо Монголын хууль зүйн салбарын хулгын чулууг тавьсан багш маань инхэндээ дуудаад хууль тогтоомжийг усрангуулах асуудал гэдэг ийм спец курсын хичээл заагдах боллоо. Хуулийн салбар 2 хуваагдсан 90 эргэн төр захиргаа гэх төр захиргааныханд орохоор боллоо. 5 жилээр төгсгдөг болохгүй юу? Тэгэхээр одоо чи энэ хичээлийг цааш нөхөр мөн гэдэг ногоо хавцтай ном өгсөн. Тэнд бол Пегожкин, Керимов энэ төргээд тухайн үеийн Оросын бүх гол авторууд Скотчин энэ төргээд хүмүүс орсон ном байсан. Тэгээ би нэг одоогийн өөрөөсөө 2 доод анги буюу 3 дугаар ангийн хагас жилээс хойш энэ хичээлийг орж ирсэн. 5 дугаар ангид баг. Тэгээ энд бол одоо хин над миний 2 ангийн доорх оюутнууд байсан та одоо бүгдөө том шүүгч прокурорууд болсон байх шиг. Одоо зарим ч тэтгэвртэй гарах гэж байгаа юм. Ингээд нэг 3 жил ичнэ орой өдөр ангид заасан юм аа. Тэгээд тэр үед шүүх яамны сайд Чимэд багш, хэрэглэх газрын хуулийн хэлтсийг амаргүй багш, ардын хурлын тэргүүлэгчдийн хуулийн хэлтсийг Совд багш удирддаг байсан. Хэднүүс дээр очиж материал авдаг. Тэгээд тэр доогуур ажиллаж байгаа хүмүүс нь тань ажил уулздаг байл. Амар санаа багш гэж шүүх яамд араа нэр очоогүй байсан үе. Чин дараа нь очсон. Аяа хэлцийн дараагаар хуулиос хэлцийн дараа. Тэгээд ингэж энэс л одоо улбаатай юм байна. Тэгээд би өөрийн хувь тавилангийн ихээр энэ чинь хуультай холбогдсон ажил бас 30 гаруй жил зүтгэсэн байна л да. Тэгээ одоо бид бүхэн юу гэж ойлгож байгаа гэхээр одоо 600 гаруй хууль үйлчилж байна. 1500 гаруй улсын хурлын тогтоол байна. Олон улсын гэрээ одоо 300-400 гэрээ одоо яг 40 төгөлдөр үйлчилж байна. Тэгээ засаг захиргааны хэмжээний актууд тойно олон байна. Өөрөөр хэлбэл нөгөө legal import segment-ийг 7-8 их усүр юм тавьж байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн зарлиг, үндсэн хуулийн зэцсийн дүгнэлт шийдвэр, дээд шүүхийн тайлбар, сайдын тушаал, агентлгийн даргын тушаал, захиргаан аймгийн даргын захирамж, иргэдийн хурлын шийдвэр гэх. Энэ болгон одоо нэг зохицуулж ил нийгмийн харилцааг зохицуулж байгаа энэ үед энэ хууль тогтоомжоос эхлээд хууль тогтоомж гэдгийг бол хууль их хурлын тогтоол, хүн хэмжээ тогтоосон тогтоол хоёрыг ойлгосон. Бүгд хоорондоо уялдаа холбоотой байж хууль дээдлэгдэх, хуулийн засаглал бий болж хүний эрх чөлөө хангалтна. Энэ хоорондоо зөрчилтэй, хийдэлтэй, давхардалтай байхаар өөрөө ирэхгүй одоо хууль зөрчигдөөд тэгээд одоо хүний эрх чөлөө хохироод улсын ажил явахгүй байна. Хууль хэрэгждэггүй нэг гол шалтгаан бол бас хуулиндаа байна. Хууль дээр доргуул хэрэгждэг болчих юм бол улс орон хөгжөө явчихна. Өнөөдөр үндсэн хууль руу бүх юмыг чигч байна. Буруугаа бол үндсэн хууль руу чигч байна. Чигчж байна. Үндсэн хуулинд бол янз бүрийн байлгүй яах вэ? Өг төв засах юм байлгүй яах вэ? Гэхдээ бид үндсэн хуулиа зөв ойлгоод хуулиа хооцоотой, судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй ард түмнийхээ жинхэнэ эрэлт хэрэгцээнд нийцсэн
хэрэгжих боломжтой. Тэгээд одоо зөв хууль гаргахад л одоо бүрэн дүүрэн хүчээд ажиллаж тэр хэмжээнд бол ажиллаж чадахгүй байна. Энэний одоо бурууг бол ганцхан үе үеийн парламентод бас тохны үе. Ерөөсөө эхлээд хуулийг анх одоо ийм хууль хэрэгтэй гэхэд одоо тэр эрэлт хэрэгцээг судлаад үзэл баримтлаад зөв гаргахаас эхлэх ёстой. Ийм ч учраас хууль тогтоомжийн хууль, захиргааны ерөнхий хууль хоёр бол энд бас нэлээд хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Энэ бол нэг өдөр бий болоогүй, маш их хүч хөдөлмөрөөр бий болсон. Энэ хууль бол хуулийн төсөл санаачлах өргөн мэдүүлэгч урмын тухай хууль гэхийг бол би 90-ад оноос хойш хэн яаж ажиллаж, яаж гаргаж, ямар процедураар явж тэр нь боловсронгуй одоо хууль тогтоомжийн хууль бодлоо явж ирснийг мэдж байгаа. Жишээ нь одоо манай сүүн эцэцэг бол хууль зүйн яамд багтаа 7-8 жил ганцхан хуулийн дээр л ажилласан. Ганцхан юм шиг олон юм дээр ажилласан. Би өөрийнх нь мэдж байгаа юм байхгүй. Хууль тогтоомжийн хууль гаргахын тулд бол одоо манай Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн эдийн засгийн доктортой хөгжлийн баталгаажуулах төсөл юу тийм урт нэртэй. За энэ төслийнхэн бол одоо 10 гаруй жил ажилласан. Энийг бол одоо би сайн мэдж байна. Заяа дарга одоо энэ сууж байна. Энэ номыг хэн тохиолдуулсан хүн биднээс хамтарч ажилласан. Тэгээ одоо Германы эрдэмтэд манайх нэг бүл эрх зүйн бүл нь нэг учраас бол эдний хуулиудыг бол нэлээд одоо харсан, ашигласан. Тэгээ энийг бол эрх зүйн рецепт гэж нэрлэдэг байгаа. Одоо хуулбарлаж нутагшуулах гэх. Тэгээ одоо гол нь буруу хуулдаг байхгүй. Энэ зориулсан харьцуулсан судалгааны арга байна. Тэр харьцуулсан судалгааны тань мэдгүй арга биднээс олигтой тань мэдж чадаагүй. Яг үгээр энэ тэндээс нь оочон цоожон судлахаар нөгөө юм нь бол гарч ирдэггүй. Энэ эрх зүйн бүл Орон Германы эрх зүйн тогтолцооны бүлийн цаад их сурвалж нь бүр одоо 10 дугаар 11 дугаар зууны үед олсон гэдэг байгаа шүү дээ. Юстиниан хааны юмыг одоо олоод номын сангаас олоод тэгээд л одоо Ороны эрх зүйд дэлгэрүүлсэн баг. Энд чинь хуулахгүйгээр явдггүй байхгүй хуулбарлахгүйгээр. Хуулбарлахдаа яаж хуулбарлах вэ гэдэг асуу. Манайх нэг яваад 14 хоногийн дотор хуулбарлаж байгаа юм байна. Америкт яваад ажиллахдаа Маршалын хууль гэдгийг олж хараад тэгээ ирээд одоо тэрийг бол маш хурдан хугацаанд хуулбарласан. Тэгээд одоо тэр нь хүчгүй болж байгаа жишээ нь. Оросын холбооны улсад 2 өдрийн айлчлал явчихад сонгуулийн нэгдмэл кодекс гаргасан байна гэдээ хуулаад одоо ингээд нөгөө их насны морь азар дааг шүтлэн нэг одоо наадамд оролдуулж байгаа юм шиг хожоо хийцэн ба одоо салах тухай ярьж байна. Энэ мэтлэнгээр биш дээ. Хуулахаас өөр арга байхгүй. Нэг эрх зүйн бүл юм уу, нэг орны эрх зүйн тогтолцоон дотор нэг хүн насаараа их мундаг хүн байгаа зүтгээд тэр хүний олсон мэдснээс илүүтэй өнөөдрийн хүн төрлөختөн олоод хийцэн байгаа байхгүй, дуршицсан байгаа. Тэрийг бид зөв олоод яг зөв юмыг олж одоо хуулбарлах шаардлага байна. Монгол гоё хууль хийн гэдэг дугуй зохион гэж их үзэж байгаа байхгүй. Яг амьдрал дээр тэр дугуйгаа буруу зохиож байгаа. Тэгэхээр энэ энтрийг бол одоо биднээс бол энэ номон дотор оруулж бид тавьсан. Тэгээ одоо манай Германы эрдэм юуны олон жил ажилласан Бүүсэва гэдэг хүн бол одоо тийм үү хууль зүйн техникээр хэмжсэн тэр хүнтэй биднээс уулзах гэсэн. Витева гэдэг одоо нэг төрийн нарийн бичгийн дарга байсан нэг хүн бол маш их удаа ярьж энэ дээр бол тооштой ажилласан. Манай охин энэ ГТЗ-д ажиллаж байсан байхгүй гэж бодсон. Энэ хүний одоо найз гэдэг юм уу тийм багш нь байсан. Өндөө би ч гэсэн олон удаа уулзсан. Горос Зендербай гэж Нордрайн Вестфалийн мужийн одоо тамгын газрын дарга байсан. Цодон дарга мэдэндээ тийм ээ Горос Зендербай. Энэ хүмүүс биш энэ хууль тогтоомжийн хууль ингэж гарах ёстой юм. Үзэл баримтлалыг батлуулах ёстой, эрэлт хэрэгцээгээ судлах ёстой юм. Гарах үр дагаврын тооцох ёстой юм. Мөнгөний тооцоо, эдийн засгийн тооцоог нь хийх ёстой юм. Эдийн засгийн тооцоогүйгээр хууль хийн гэдэг бол хамгийн осолтой юм шүү. Тэгээд дараа нь хуулийн нэр хүнд ундаг аюултай. Сая манай эрүүгийн хууль нэг чинь 20 хяалын доод хэмжээг хэдэрхий доош нь болгоцсон чи аймаг болгон 20 байгууллагаас аргаулаа өстэй байсан дараа. Тэгээд нөгөө хэрэгтэй уул нь бол. Нөгөө гэрийн 20-ны ялмал ороод ирсэн чинь олон 10 тэрбумаар төгрөг. Тэгээ одоо хуулиндаа өөрчлөлт оруулаад хуулийг хэрэгжүүлэх хугацааны сунгаад хуулиндаа өөрчлөлт оруулаад тэгээ одоо 6 сар мар болгочих юм бол олон шоронд нэмж барихгүй тэгээ нэм зохицуулах гэж оролдож. Тэгэхээр
хууль хэрэгжих тооцоо судалгааг хийх хамгийн гол нь дараа нь бол үйлчилж байгаа хууль маань хэрхэн өр нөлөөтэй байгаа юм бэ гэдгийг байна судалж үзэх. Effectiveness гэж одоо effect гэдэг юмыг бол одоо энийг шинэ ухааны үндэстэй гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээ ингээд 2017 оны 1 сарын 1-ээс хууль тогтоомжийн хууль хүчин төгөлдөр болоод үйлчлэнэ. Ингээд ирэхээр бол сансны зоргоор хүн нэг зүүрэндээ үдсэн гэдэг шиг арайж хэтрүүлж байгаа нэг өглөө босоод нэг юм шин санахаараа би хууль санааж гэж байгаа гэдэг хуулийн одоо сувоодно гэдэг шиг хуулийн төсвийн тоогоор уралдахыг бол одоо болиулъя. Гаргуул гаргасан шиг хууль гаргая. Бүх шатын дамжуулаад эд эрхт нь бүрэн бүтэн амьдрах чадвартай хүүхэд гаргая гэж. Тийм учраас кондицэн төрсөн тийм л одоо хүүхэд энэ парламентаас төрж явах ёстой. Бидний бүтээгдэхүүн бол хууль. А тэр хууль нь бүрэн бүтэн соггохгүй эрхтэн бүтэн амьдрах чадвартай тийм хүүхдийг бид төрүүлэх ёстой. Ингэж одоо Монгол улс бол нийгмийн харилцаа Монгол улс тэр чигээрээ бүх шатанд одоо эрүүл саруулаар хөгжих юм аа. Ийм учраас нөгөө Бэлхановын гутлан хавцсан хуулийн таараагүй нийгэм гутлан хавцсан тариачинтай адилхан үг байна. Нэрэл одоо гутлан хавцсан тариачийг яаж газар хавцах вэ? Тэгэхээр бид бол хуулийг бол ингээ ард түмнийхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн бай зохицуулах шаардлагатай учраас энэ хуулийг бол бодон явж чадан битсээ. Олон хүн тусалсан. Тэгээд би одоо энэ Германы хамтран ажилласан Германы техникийн хамтран ажиллагааны нэгдлийн төгсөл манай шигийн удаг сургуулийнхаа хамт олон багш нар саа зөвлөсөн одоо энэ докторууд эрдэмтэд тэгээ их хурлын хаан гишүүн энэ бүх хүмүүст одоо талархлаа илэрхийлж байна. Энэ бол анхны ном. Дутуу долимгийн маш их байна. Би ноёдны жил баха 2 жил шахуу өнгөрч байна. Австралийн тэр Queenslendийн университет гээд сургууль дээр очиж үзсэн тэр Кристофер Анрайт гэдэг хүний тэр legal техник гэдэг 900 хуудастай ном байна. Бүх юмыг нарийн хийдэг юм тийм техник гэдэг чинь. Бүх л арга ажиллагааг маш нарийн. За Оросд болохоор 2011 онд 2 дугаар хэвлэгдчихэд байгаа Гашанина гэдэг хүний юридическая техника гэдэг ном маш нарийн. Германд бол Гусева ном байна. Ингээд газар болгон тэр хууль зүйн техникээр номнууд гарцсан байна. Манайх бас хичээл орж ихтэй сургуулиудад бас энэ хуулийн зүйн техник, хууль тогтоох ажиллагааны талаар хичээлүүд ороод ирсэн. Ийм учраас гарын авлага болно уу? Манай хууль тогтоогчид, хууль боловсруулагчид. За тэгээд одоо энэ хуулийн салбарт ажиллаж байгаа хүмүүс тэр шүүх, прокурор гэдэг одоо хууль хэрэгэлдэг, захиргааны байгууллагад хууль хэрэгэлдэг бүх төрлийн мэргэжлийн хяналтын байцаагчдаас ахвал бүхэл хүнд одоо энэ хуулийн техник гэдэг юм зайлшгүй хэрэгтэй учраас одоо энэ орон зайг одоо огцолон энэ номыг одоо бичсэн. Тэгээ өнөөдөр одоо энэ хөрөлцсөн хурлынхаа гишүүдийн докторууд, профессоруд, эрдэмтэн багш нартаа хууль боловсруулах ажил дээр ажилладаг, галзууханд ажилладаг, яамныхан амган газрынханда хуульчдын холбоо, өмгөөлөхийн холбоо энэ ихтэй сургуулийнханда цөмд нь одоо баяр талснаа илэрхийлж байна. Ингээд би бол одоо их олон ном нэгээд ийдгүй нэг 4-5 удаа ном нээсэн санагдаж байна. Их удаа ярьчлаа би хол 2-3 4-5 удаа ном нээсэн. Яг нь манай нөхдүүд 38 дахь ном энэ төргээл танилцуулж байна. Зарим жижиг юм байгаа, зарим их гайгүй том юм байгаа. Би одоо сүүлийн хэдэн номыг энд хагас угсаас авчирсан юм байна. Монгол улс дахь төрийн эрх мэдлийн хуваарлтыг бол 20 жил үзэж байна. 25 байна. Өмнө нь ч бас одоо их нарийн хэцүү байна. Одоо энэ үндсэн хуулиар төгөлдөж боловсруулах болно. Хуулиар. За парламент ёсыг одоо энэний дагуу төлөвшөх ёстой. Энэ чиглэлээр хийх ажил бидэнд их байна. За ардчлаа одоо бид авч үзэх ёстой. Энэ парламентын чадах барагдсан байсан гэж үзэхэд ардчил чинь аюулд орно шүү дээ. Тэгэхээр ардчлыг маш зөв ойлгож авч явах хэрэгтэй байна. За төр хууль цаазынхаа уламжид эрх зүйн сэтгэлгээ философи асуудал мэдээж тавигдгүй яа. Тэгээ ингээд байна. Тэгээд одоо олон жил зүтгэж байна. Үүндээ энэ их ажлын хажуугаар зүтгэхэд бол тамир барагдах юм бол их гардаг. Гэхдээ бол парламент чадхаа шавхаагүйтэй адилхан би бас тамираа бүрэн дүүрэн бараагүй гэдгээ хэлье. Тэгээд цаашдаа одоо анализ хийж их бясалгах
Энэ Номын цагаан буян өндөр ашиглалтаа төлж Дүндэж онцон таны өргөсний ерөөл бат сайхан орших болтугай танд ерөөлийн сайн сайхан хүсье. Хамтран ажиллаж хувь нэмрээ үзүүлсэн олон сайхан хүмүүсийн төлөөллөд бас энэ хүн энэ дээрээс өнөөдрийн баяртай сайхан мөчөг хуваалцах учиртай. Хууль тогтоомжийн тухай хууль эх оны 1 сарын 1-ээс хэрэгжихтэй холбогдоод үүнтэй холбоотой бүх дараачлууд болох хуулийн үр дагаврыг тооцох аргачлал, хуулийн зардлыг тооцох аргачлал, за мөн түүчлэн хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, дүн шинжилгээ мониторинг аргачлалуудыг багтаасан энэ гарын авалгууд өгсөн байгаа. Энэ гарын авалгуудыг хууль зүйн яамны хамт олон манай төсөлтэй хамтран ажил боловсруулсан. Үндсэндээ 4 жилийн ажил болж байгаа. Тэгээд энэтэй холбоотой бүх одоо сургалтууд бол эхлээд явж байгаа. За ингэснээрээ бол бид 2008 онд анх том одоо хэцүү шинтгэлийн хөтөлбөрийн үнэлгээ хийгээд Монгол улсын хууль тогтоомжийг боловсруулахын тулд юу шаардлагатай гэдэг асуултанд нэлээд олон хариултууд бол тухайн үед боловсруулж ирсэн. Ер нь бол аргачлал нэлээд дутмаг байна. За энэ хүү аргачлал байлаа гэхэд энийг хэрэглээд бичих мэрэгчлүүдийн маань ур чадвар нэлээд сул байна. Зардлаа тооцох хэрэгтэй байна. Үр дагаврыг тооцох шаардлагатай байна. Үр дагаврыг тооцох айл болохоор амьдрал дээр уусан, бодит хөрсөн дээр нийцсэн ийм тооцоонд хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан учраас бид тухайн үед хууль зүйн яамтай хамтраад энэ аргачлалуудыг бол боловсруулж ирсэн юм аа. Хүн төрөлхтөн өөрийнхөө одоо оршин тогтносон түүхийнхээ явцдууд бол ер нь аль болохоор хууль тогтоомжоо сайн байлгая, ойлгомжтой байлгая, хэрэглэхэд хялбар байлгая гэдэг олон янзын аргууд сонгосон. Өнөө хүртэл одоо 21-р зуунд хэрэглэгдээд тогтоогдоод шалгагдаад явсан үндсэн одоо аргачлал энэ аргачлал. Ингээд бид бол энэ утгаараа ч гэсэн одоо бидний хуучин яриа сурсан хэллэгээр бол дэвшил түн төрөлхтөнтэй бол энэ чиглэлээр бол хууль одоо зэрэгцүүлээд алах болсондоо би бол баяртай байгаа. Манай төсөл бол 1995 оноос хойш хууль зүйн яамтай хамтран олон чиглэлээр ажиллаж байгаа. Нэг том чиглэл нь бол иргэний бөгөөд аж ахуй эрхцэн чиглэлийн хууль тогтоомжийг боловсруулах, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах үйл ажиллагааг сайжруулах гэсэн энэ ажил байгаа. Энэ ажлын хүрээнд бид нийтдээ өнгөрсөн жилүүд 40 гаруй хуулийн төсөл боловсруулж түүнээс 25 нь бол батлагдаад улсын хурлаар батлагдаад хэрэгжиж явж байгаа. Хамгийн отгон батлагдсан хууль маань бол сая нэрлэгдээд явсан хууль тогтоомжийн тухай хууль байна. Тэгэхээр хуулийг боловсруулахад хамтран ажиллаад, хуулийг хэрэгжүүлэх холбоотой гарын авалгуудыг боловсруулад, эргээд энийг хэрэглэх ёстой улсуудын мэдлийг түгээхийн сургалтуудыг хууль зүйн яамтай хамтран эрхлэх юм завшаа олсон бол манай байгууллага, манай төслийн хамт олон их баяртай байдаг. За 8 сарын эхлэх шиг санжийн Дүндэж онцонгаа бидэнд хандаад ийм ном бичих байгаа яриад бидний хамтран ажиллаж гэсэн саналыг тавьсан. Тэгээд та бүхэн ойлгож байгаа. Одоо үндсэндээ 1990-ад оноос хойш байнгын ажиллагаатай парламентод 8 гэж яриад идэв. Гэхдээ нөгөө түрүүчийн тооцоог бисуулчдаг шиг санддаг юм аа. 9 сонгуул байнга оролцож байнга ярьж байсан. Монгол улсын гавьяат бол профессор. За тэгээд шинжлэх ухааны доктор хүний одоо номыг манай төслийн зүгээс хянан тохиолдуулна гэдэг бол бас нэлийн тухайн үед сонсоход бол нэлийн сандармаар тулгамдмаар тийм асуудал байсан. Тэгээд Дүндэж онцгой бид өөрсдөө тайлбарлахдаа бол танай байгуулах олон жил доктортой энэ чиглэлээр ажилласан учраас та бүхэндээ бас ярих, зөвлөх, санал болгох солилцох зүйл байсан юм аа гэсэн. Тэгээд энэ саналыг энэ чихөө өвтэйхэн томьёолсон учраас энэ саналыг бид талархалтай хүлээж авч хамтран ажилласан. Тухайн үед би гайхаж ирсэн. 300-аад гаруй 350-аад хуудас нэг багтаамжтай ном яриад байдаг. 20 жил иргэсэн одоо хэрэгжүүлэх гээд ядаад байгаа зүйлүүд тахаар яриад байдаг. Их зүүн шинтгэлийн хүрээнд бол бид бол бас л хийж байгаа бас хараахан хийж дуусаагүй зүйлүүдийг яриад байдаг. Их зүүн философийн үүднээс ярих юм бол 200-300 жилийн агуулсан зүйлүүдийг яриад байдаг. Тэгээд бичээд хэвлээд гарах асуудал болохоор нэг 2 сарын юм яригдаад. Бид бол ер нь олон жилийн турш олон монгол хүн олон монгол байгууллагад ажиллаж ирсэн. Зүгээр ийм шахуу төлөвлөгөө өөрөө гаргачихад тэрэнд нь бид сандраад хойноос нь бүжигсэн ийм төсөл байгаагүй. Тэгэхээр би бол өөртөө дотроо цаашдаа ийм олон хамтрагч олон байх болтугай гэж ерөөж байгаа. Энэ ном бол миний ойлгож байгаа
нэг том орон зайг бол яг харахгүй одоо бөглөж байгаа. Тэр нь юу гэвэл нэгдүгээр ерөөсөө энэ хууль тогтоомжийг тойрох ажиллагаанд мэрэгчлэн хүний оролцоо ямар байх вэ? Ямар шатнд тэр хүн юуг яаж хийх вэ гэдэг асуудлыг яг тодорхой ингээд тайлбарлаад бичсэн сурах хүчүүд гарын явуулгууд манай төдийл олон биш байна. Яг өнөөгийн нөхцөл бол байгаль цорынгаас гарын явуулга маань ийм. Гэхдээ энэ бол илүү жоох академик төвшөнд биччихсэн. Яг тухайн ажлыг эхэлж байгаа мэрэгчлэн хүн зориулсан байдлаар бичсэн. Гарын явуулгын жоохон давмгаалсан юм шиг чанартай. Бидний нөгөө яриад байдаг салбарын мэрэгчлэнд болох хуульч биш улсууд маань хуулийнхаа төслийг боловсруулахдаа юугаа яаж тооцох вэ? Ямар дүр дагавраа хамгийн түрүүнд энэ төргөнд үүсгэх хэрэгтэй байна. Зардлын тооцоо яг ийм нарийн ажлуудыг бол иймгийн бөгөөд ойлгомжтой тайлбарсан номууд байдаггүй. Сурах хүчгүй байдаггүй. Их сургуулиуд дээр энэ чиглэлээр спецкурс ороход зааж гисэн материал бараг байдаг. Тэгэхээр энэ орон зай бол их сайн нөхөж байгаа. Дээрээс нь би бол дотор нийгэм хатуу итгэдэг. Тэр нэг бол аль салбарын мэрэгчлэн хүн хууль тогтоомжийн төслийг өөрийнх нь салбарын хууль тогтоомжийг бичиж сурсны дараагаар мэрэгчлэн болдог. Энэ бол миний хатуу итгэл. Дээрээс нь бидний нөгөө ярьдаг мэрэгсэн төрийн албан хаагч гэдэг хүн маань их зүүн актуудыг боловсруулж чадахгүй, тэрнийхээ үр дагаврыг тооцож чадахгүй, тэрнийхээ зарлыг тооцож чадахгүй бол тэр хүнийг ямар мэрэгчлэн төрийн албан хаагч гэх вэ? Тэгэхээр миний бодлоор бол яг энэ чиглэлээр өөрийнх нь үндсэн одоо ажил өөрийнхөө хүрээд энэ ажлыг хийх гээд чадан ядан сууж байгаа. Мэдлэг туршлага нь хомсдоод байгаа. Гэхдээ энийг хий гэж бодож байгаа улсууд бол асар хэрэгтэй ном болж байгаа гэж ойлгож байгаамаа. За ингээд зохиогчтой та түрүү хэлсэн 20 идэх жилдээ уншигдаад явж байгаа ном байгаа гэсэн. Таны тэр 38 том номны дотор. Тэгэхээр энэ ном маань чинь цаашдаа бас нэг 20-30 жил уншигдаад мөн дундуур нэг 4-5 жилийн зайтайгаар улам өөр агуулгаар баяжаад нэгдээд ахин хөвлөлт. Босдгоо гэсэн ерөнхий гишүүнээ баярлаа. Би бол Үндэж Анцсан багшийнхаа шавь нарын төлөөлөл гэж ойлгож байна. Дээр нь бол ямар онцлогтой шавь вэ гэхээр хууль бүтээх үйл ажиллагаанд энэ хууль бүтээх салбарт одоо олон жил 10 гаруй жил ажилласан шавь нарын нэг гэж өөрийгөө бас өнгөрөн тодорхойлж одоо та бүхнийхээ өмнө одоо амьдэрч байна. Тэгээ энэ бүхний маань одоо энэ эрдмийг хэн заасан юм бэ? Энэ замд хэн чиглүүлсэн юм бэ гэхэд одоо тэгэхээр миний багшил чиглүүлж байсан. Сайн багш шавийнхаа хүрэх зорилгод одоо хүрэх замыг товчилж өгдөг гэж ярьдаг тийм үү. Тэгэхээр миний багш бол анх намайг сургууль төгсөөд би одоо магистрийн ажил хамгаалах гад явж байхад бол шинжлэх ухааны академийн философи социологи эрхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ороо. Энэ бол чи одоо сайн мэрэгжилтэн энэ салбарт амжилттай ажиллахын их үндэс суурь шүү гэж хэлж байсан. Тэгээд би бол одоо эрдэм шинжилгээний ажилтан гэхээр өөрийгөө их одоо яагаад багш маань намайг эрдэм шинжилгээний ажилтан болгочихж байгаа бол би бол одоо өөр одоо шүүх прокурор тийм ээ нэлээд практик салбарт илүү ажиллахыг хүссэн боловч багш маань одоо тэгж чиглүүлж зааж исэн. Энэ салбарт ажиллуулж исэн. Тэгээд жил гаруй хугацаа болсны дараа за одоо чи бол хууль зүйн магистраа хамгаалсан бол одоо хууль зүйн яам чиглэл рүү одоо хууль бүтээх ажиллагаа эрх зүй хэм хэмжээ тогтоох эрх зүй бүтээх одоо энэ салбар руу илүү ажиллах юм бол бас зүгээрээ гэдэг одоо багш маань зааж исэн. Тийм. Тэгээд би бол хууль зүйн яамны хууль зүйн бодлогын газарт тэгээд мэрэгчлэнээр ороод одоо 12-3 жил ажилласан. Тэгээд энэ бүгдээрээ би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр Үндэж Анцсан багш маань бол одоо энэ хууль бүтээх үйл ажиллагаа, хууль бүтээх салбар одоо энэ мэрэгжил ийм чиглэлийн мэрэгжилтэн болно гэдэг бол ерөөсөө хууль зүйн салбарт тэгэхээр нь одоо энэ салбарын бодлогын чиг баримжааг одоо тодорхойлдог ийм мэрэгжилтэн болоход чи бол их том үр үздэг нэ л гэж одоо миний зам мөр тийм ээ одоо хувь тавиланг одоо сайхан зааж өгчээсэн ийм буянтай багш минь ээ гэж одоо хүндээ хэлхийг хүсэж байна. Тэгээд одоо хууль зүйн үндэсний хүрээлэн гэдэг байгууллага бол одоо та бүхэн мэдж байгаа хууль тогтоомжийн төсөл хууль зүйн бодлогын баримтчиг боловсруулахад судалгааны ажлыг нь хийдэг байгууллага. Бодлогын болон харьцуулсан судалгааг хийдэг.
Бид бол хууль тогтоомжийн тухай хууль одоо 2017 оны 1 сарын 1-ээс эхэлж мөрдөгдөн. Энэ ингэж мөрдөгдөд бол хамгийн түрүүнд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага юу хийхээр төлөвлөж байгаа вэ гэхээр хууль тогтоомжийн системчлэлийг хий гэж төлөвлөж байгаа. Системчлэл одоо багшийн маань ном дээр ч гэсэн байна. Хууль тогтоомжийн системчлэл энэ эрх бүтээх үйл ажиллагаанаас гадна хууль тогтоомжийн системчлэл мөн хуулийн давхардал хийдлийг одоо хэрхэн яаж арилгах уу гэж сэтвчилсэн ингээд энэ ном дээр бол орсон байгаа. Энэ бол хуульч бидний ширээний ном болох учиртай. Системчлэл дотроо маш олон төрөлтэй бид бүхэн мэдж байгаа төрөлжүүлэн хуульчлах, төрөлжүүлэн ангилах мөн одоо инкорпорац буюу төрөлжүүлж одоо хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх энэ ажил бол багтдаг. Тэгэхээр бид бол хуульч бидний хувьд бол энэ ном маань одоо ширээний ном болно. Мөн өдөр тутамдаа хэрэглэх гарын авлага болно. Маш ойлгомжтой байдлаар хуульчд маань одоо том гарын авлага болно гэж үзэж байгаа. Одоо энд цугласан та бүхэн бол бүгд хууль зүйн түрүүн багш хэлсэн бас хууль бүтээх үйл ажиллагааны галтгоонд чанагдж байгаа улсууд гэж байна. Тэгэхээр би өөрөө бас ингээд энэ салбарт ажиллаж байгаагийнхаа хувьд одоо хууль бүтээх гэдэг маань төлөвлөлт, судалгаа, мөн одоо төсөл боловсруулах, түүнийг батлах, амьдрал дээр хэрэгжүүлэх, тийм ээ үр нөлөөг нь тооцох энэ бүх үе шатанд бол багшийн маань ном том бидний маш хэрэгтэй гарын авлага болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Зөндөө Чимбат болохоор гэдэг 83 онд анхэл даалуу танилцсан гэж ярьд юм байлээ. Замид 80-аад оны дэлхийд юмдаг анх гэж ингээд танилцж байсан. Тэрнээс хойш ингээд чаленж явж байгаа юм байна. Тэрийн хооронд асар их ялгаа байлээ. Хамгийн том ялгаа нь юу гэдэг зэрэг манай дүндээ ихээр хөдөлмөрч байна. Миний хөдөлмөрийн алдар биш шүү. Тэгээд танаас юмыг бас тэр цаад мөн чанарын бид бас нэлээд гардаг. Энэ номыг бол бид нар бас бодох хэрэгтэй. Монгол хэлний их олон үгэлдээ ойролцоо барилга барих, ажил хийх, зохиол бичих гэх. Бүтээх гэдэг үгийг бол нэг олон юмдаар хэрэгэлдэггүй байхгүй. Уран бүтээл тэд дундаа одоо уран зураг гэж ер нь бараг ярьдаггүй. Уран зураг бүтээн гэж ярьдаг. Тэгээд тэр уран зургийн одоо тэр үйл ажиллагаа бол ер нь одоо миний ойлгоход нэг хагас ойлгож байгаагаар маш их олон талаас нь бодож, маш их олон деталийг оруулж тэгж явж тэр зураг бүтдэг тэргээр амьтаа байдаг болохоор зэрэг фотогоос ялгаатай байдаг адилхан боловч гэж нэг тийм юм байдаг. Тэгэхээр энэ бүтээл бол би бас бодоод байгаа юм аа. Энэ одоо яах вэ? Оюутнууд хэрэгтэй, багш нарт хэрэгтэй, судлаачдад хэрэгтэй. Хамгийн гол нь энэ саарлаа шин дотор байгаа 76 хүнд их хэрэгтэй байгаа юм да. Яг үнийг хэлэхэд. Яг тэндээс эцсийн бүтээгдэхүүн болж гардаг байхгүй юу? Тэнд одоо үйлдвэрлэгдэж гардаг. Тэрүүнд л их зориултын юм байна. Би бол бас нэг юмд их харамсдаг. Саяхан нэг сэтгүүлч надаас хуульч гэж хэмбэ гэж тодорхойлох гэдэг хэлдэг. Би наадах тодорхойлж чадахгүй юм байна. Намайг Москвагийн сургууль сурч байхад Москвагийн сургуулийн хуулийн факультет 17 тэнхимтэй байсан юм. Тэгээд 17 одоо эрх зүйн салбар одоо хэд усны мэдэхгүй ч би тэгээд би яаж эрүүгийн эрх зүйгээр дагнасан хуульчийг би яаж тодорхойлж чадах юм? Тэгтэл чинь нэг талаас ийм хөлдөр төвшөнд юм яригдаад байдаг. Нөгөө төвшөнд ер нь хэлэл мэддэг бол хуулинд нэг үзэж чадаад авах юм юу байсан юм? Чи монгол хэл мэддэг бол унших чинь тэгэл ойлгомжтой шүү дээ. Хүн албал 25 жилээр шийдэхгүй эсвэл цаазаа энийг чи мэдэж чадаад авах юу байсан юм? Ичсэн л ойлгох. Нэг ийм хоёр сэтгэлгээ Монголд байгаа юм аа. Тэгээ энэ бол их нарийн ойлголт. Хүн төрлөختний хөгжил өнөөдөр өдийг хүрэхтэй энэ хүний олонлогийг яаж удирдах, яаж чиглүүлж ирэх үү гэж олон аргаар бодсон байна. Тэгээд шашин, зам заншил одоо хүмүүсийн хоорондоо харилцаа зохицуулсан ямар л юм бэ? Тэр бүгдийг ашигласаар яваад өнөөдөр одоо нэг эрх зүй тэр дотроо хуулиар зохицуулахаас өөр аргагүй байдал хүрэлээ гэдгийг хэлхийгээр ойлгосон ийм л 100 бид нар амьдарч байгаа.
Ингэхдээ хүндрэлтэн 2 янзаар явж 2 янзаар туршиж ирсэн. Их газрын систем англи саксоныг 70 орлоод. Үндсүүд батлахад яг тэрийгэ барьж байгаа Германы одоо юу гараад их газрын дэвтэр Германыг барьсан. Одоо өнөөдөр яаж яах вэ гэхээр нэг тавьж очиод үеч хаштай юм байна гэдэг ингээд дээл авах гэж юм шиг хувцас авах гэж гутлаа авах гэж юм шиг ийм байдлаар хандаж ирсэн. Тэр имэйл би ганцхан жишээ хэлээ. Имэйл надад одоо улсын хурлын гишүүн байгаа манай нэг залуу надад нэг имэйл өгсөн. Тэр имэйл гадны имэйл, гадаад имэйл. Монгол моринтор надад их тухтай мөртлөө Монгол моринтор тогтохтой тавихтаар болдгоо. Яг тэр гадаад тийм ийм хатцтай юм л да. Тэр Монгол морчийг тургахайд байдаг учраас нөгөө хүмүүс ингээд морины руу авчих хоёр тийш ингээд хэлбэнаад байна. А Монгол имэйлийг одоо тэр тархан морин дээр тавих юм бол өхөн үсттэй гэж юусоо холбороо тэр юм авах юм даа чинь ийм хатцтай имэйл дээ. Тэр имэйл бол имэйл гэж болдгоотой адилхан эрх зүйн зохицуулт гэдэг бол ерөөсөө тэр ард түмний тэр олон зуун жилийн соёл иргэншилтэй холбоотой байдаг юм аа гэдгийг бодох хэрэгтэй юм байна. Нэг хоёрдугаар миний нэг харамсч явдаг юм. Үндсэн хуулинд 90 онд нэмэлтийн өөрчлөлт талигаач төмөр талигаач чимдгаа бид гурван хандлах гэж одоо суулгаад тэрийг суулгаад ингэж тэгэл 90 оны үндсэн хуулийн өөрчлөлт. Тэгэхээр байнгын ажиллагаатай парламент гаргаж гिचнээ юм болж байна. Тухайн үед би ч гэсэн бодч л байсан. Одоо Лимдээ Жанцсан багварлын анхны гишүүдийн нэг байнгын ажиллагаатай ихтэй зэрэг энэ нэг 50 хүн 53 хүн юугаа хийнэ энэ одоо ингээд ингэдэг бас одоо өнөөдөр 76 болчиход явж байна. Яахын тулд байнгын ажиллагаатай парламент вэ гэхдээ зэрэг хууль бүтээхийн тулд байнгын ажиллагаатай суу. Ерөөсөө энийг төлөөд бай гэж. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. А байвал ганц нэг заалтгүй. Жишээлбэл бүр яаж чадахгүй орчихсон. Монгол улсын их хурл бол төрийн эрх үүрэгтэй байгууллага бөгөөд гагцхүү хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэдэг. Тэрнээс тэр төрийн эрх үүрэгтэй байгууллагыг асаа хийж хэвээр байна. Дэлхийд байхгүй заа. Нөгөө хуучин юмнаас бодоод орчихсон. Ийм өөрчлөлтийг хийж болно. А хууль тогтоох ганц эрх мэдлийг чи үс үгтэй зэрэг ард түмнийхээ тэр бүх юмыг тал талаас нь харж агаад хууль бүтээл таамаглалыг гаргасныг 3 саяулаа хэрэгжүүлнэ гэсэн үг шүү дээ. Ийм л байна. Харамсалтай тийм байж чаддгүй. Сая Лимдээ Жанцсан гишүүн нэг чухал юм хэлээ. Би гишүүн гэж хэлье. Цэцэд байхад их ажиглагддаг байсан. Хажуугийн саналаар орсон. Засгийн газраас санал аваагүй. Ийм хуулиуд л үндсэн хуулийн зөрчилд орсон байдаг. Ялангуяа хууль хэрэгж хэдийн засаг санхүүгийн бодоогүйгээсээ болоод ухрах буцхын зөндөө байна. Байнгын ажиллагаатай парламент энийг л хийх ёстой. Энийг л өдрөшнгүй хийж явах ёстой шүү дээ. Гэхдээ одоо энэ бүрэнхий байна тийм ээ. Одоо ингээ харахгүй байна. Бид богдоо руу одоо өдөр явж байгаа. Тэр нэг ингэсгээд явбал болно гэж ингээд явж байсан чинь яг мухардлаа одоо тийм. Одоо буцсан үсттэй. Буцхаас яралтай одоо шин болохоос өмнө буцаж амиа авармаар байна шүү дээ чинь. Харамсалтай ингэхгүй байна Лимдээ Жанцсан гишүүн. Тийм учраас байнгын ажиллагаатай парламент мэдрэмжтэй болж явал цасаад урдан урагшны уулдаг болохгүй л хурдхан шиг буцааж тэрнийгээ татдаг ийм л систем баймаар байна. Тэгээд би бодож байна. Энд Лимдээ Жанцсан одоо бид нар магтах гэдэг хэрэггүй. Хамгийн том магтаал нь энэ 76 хүнд энийг өгчхөө энийг харчвал одоо мөнч том магтаал болох юм даа гэн. Мөнч том уран өгөх юм байна. Тэгээд тийх байх гэж болж нэг ангийн усууд бодвол энийг хийх байлгүй. Би бас их хурлын гишүүн байсан. Их хурлын гишүүдийн характерыг мэддэг учраас энэ төрийн хүний эрхийн комиссар чад нэг илтгэл жил болгон бичдэг. Арай нэг онцлог болсон. Тэр нэг юм шигтгээнүүд байгаа гишүүд хуучин гишүүд харж байгаа. Тэгээд гишүүд нөгөөхийг хардаг байх нь тэр дандаа тохиолдол байдгийг. Нөгөөхийг харж хаад энэ өчгүйгээ цаашаа хардаг. Нэг аргаал барсан ажил л доо бас чиг. Тэр шиг энэ дээр бас тийм байна. Энэ бас зайлтай. Бас аргатай. Тэр урдлын одоо их нийлээсэн хуудсыг уншуулдаг энэ том тодод энэ уншаад хэрэгтэй зэрэг бас энэ юу хэлчихв гэдэг нэг цаашаа харах хэрэгтэй юм бол бас технологийн хувьд бол энэ бас нэлээд тийм өндөр улсралтай хүмүүс зориулсан байх шүү мань мэдээ юм биш. Нэг шиг чиглэлд улсралтай. Тийм учраас би бол үнэхээр найздаа баярлаж байна. Үнэхээр одоо
цаг хугацаа гэдэг яасан ч ямархан гэдгийг даалгаварлаад нэг нь их сургуулийн багш царайтай нөгөөх нь нэг Москвагийн их сургуулийн оюутан ингээд танилцчихсан чинь хоёулаа өнөөдөр ийм болцсон. Гэтэл үндэ намайг ихтэй ирлэгдгийг ганцхан мэдээд дуусав. Би 50 хүрээд нэгдүгээр баяр гэдэг яа. Ингэж зөнөгч гэж дээ. Надаас дөрөв хүн дөөш бид чи имэж хэлтэй. Дэн 50 гараа явцаад чарах их төгсөж байгаа шүү. За баярлалаа. Амжилт хүсье. Шаарах нэг анх гараа чимлээ компьютертэй шивгээс эхлэв. Тэр 15 жил өнгөрсөн байна. Энэ удаад багшаа одоо намын завшаан тохиолдож одоо үг хэлэх боломж олглоо. Манай багшийн ном бол Монгол хичээлтэй байдаг. Гадны номноос ерөнхийдөө санаа аваад ирж байгаа номнууд бол хүн уншигч зориулагдаж одоо мессеж хүлээн авах гэж байдаг шүү дээ. Мессеж хүлээн авах гэж зориулдаг ерөнхийдөө онолдоод юм хатуу хэлэхтэй байдаг. Тэгэхээр мэдээж бидний номыг хийхдээ бол бас багш маань гадны юм харж байгаа шүү дээ. Монгол бол уншууртай байдаг энэ талтай. За хууль бүтээх ажиллагаа хууль зүйн техник номын хувьд юу яах вэ? Энэ эрх зүйн 3 дугаар бүлэг дээр энэ эрх зүйн рецепт гэж байгаа. За эрх зүйн рецептийн асуудлыг бол органик бус рецепт гэдэг хоёр янзаар тайлбарлаад хэлсэн байгаа. Тэгэхээр хууль тогтоох үйл ажиллагаа явуулж байгаа, хууль бүтээх үйл ажиллагаа явуулж байгаа ямар рецептийг хийх ёстой, ямарыг нь хийх юм бэ гэдэг одоо хууль зүйн дотоод хэргийн яамдаар хууль бичгээс ахуулаад яг тэрийг мэддэг байхгүй. Тэгэхээр рецептийн тухай асуудал ярихаар нэг улсын хурлын гишүүн юм уу эсвэл нэг хууль ярьж байгаа хүн бол жигтэй мундаг юм яриад байдаг. Гэтэл рецептийн тухай ойлголт байхгүй учраас энэ органик юм уу, органик бус юм уу гэдгээ мэддэг. Тэгэхээр одоо бол энэ ном гарснараа одоо хууль зүйн яамдаар ажиллаж байгаа мэрэгчлэнээс эхлүүлээд энэ рецепт гэж юу юм бэ, тийм ээ? Рецептийг нь яаж хийх ёстой юм бэ? Яаж ангилдаг юм бэ гэдгийг нэлээд судлах боломжтой байна. Тэр дундаа бол одоо энэ хууль зүйн байнгын хорооны дарга байна. Бас одоо байнгын хорооны гишүүдтэй энэ номыг бүр маш сайн уншуулад за дээрээс нь орж ирж байгаа мэрэгчлэнээс хуулийг хамгаалах гэж орж ирж байгаа мэрэгчлэнээс энэ эрх зүйн рецептийн аль хэлбэрээр нь хийсэн бэ? Алийг нь одоо аль улсыг яаж тогтоосон бэ? Эсэгжилсэн юм уу? Үгүй юм уу гэдэг ийм маргаантай асуудлуудыг юм уу эсвэл ийм тодорхой асуултуудыг тавьмаар. Тэгэхгүй бол сэтгэлийн нөгөө хөөргө шинжилгээч бус байдлаар бүгдээрээ биччихдэг. Тэгээ тэр бичсэн зүйлээ бол яадаг вэ гэхээр бүгдээрээ нөгөө зөв юм шиг хамгаалаад явчихдаг. Тэгэхээр тэр зөв гэсэн юм нөгөө сайн юмдаж огш хэлгээр уулын мохт очоод гацчихдаг. Ийм байдал үүсэж байгаа гэж. Тэгээд тавчхандаа ер нь бол энэ ном бол хууль бүтээх ажиллагаагаас эхлээд хууль зүйн техник талтай урьж байгаа. За бичсэн юу ерөөсө хууль бүтээхээс ахуулаад хууль зүйн техник гэдэг маань хууль хэрэглэх арга зүйн талаар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэглэн шийдвэрлэх ажиллагаа явагдаад одоо юу талууд маргалдаад эхэлнэ тийм үү? Маргалдаад эхлэхэд бол энэ маргалж явахдаа бол энэ хууль зүйн техник гэдгийг мэддэггүй. За би бас нэлээд хэдэн удаа за өмгөөлөгчийн хувьд бол орж одоо шүүгүүрд орлоо. Одоо 2003 оноос хойш. Тэгэхэд бол энэ хууль зүйн техник чи юм байна. Дагж мөрдөх журмын тухай хуулийг чи энэ хэсгийг ингэж ойлгоё. Их хууль нь өөрчлөгдсөн бол дагж мөрдөх журмынхаа тухай хуулийг хэрэглэх юм уу гэдэг асуудал гарч ирсэн. Тэгэхээр энэ асуудлыг ерөөсөө бодохгүйгээр хууль бүтээх үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэгэхээр хууль бүтээх үйл ажиллагаа бол юунд зориулаад байгаа юм бэ гэхээр эцсийн бүлэгтээ маргаан гаруул яах вэ? Ерөөсөө маргаан ч бол нэг эрхийн хамгаалах гал гарч байгаа шүү дээ. Тэгэхээр маргаан гаруул яах вэ гэдэг хамгийн түрүүнд бодмоор юм шиг. Тэгэхээр энэ бүхнийг бол юу сайн одоо уншуулмаар багшаа. Тэгээ бүхэнд өгөх юм уу? Танд одоо бүхэнд яаж хүртээх юм? Тэгээд Германы техник хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа бол бас ийм сайхан бүтээлэг гаргаж байгаа бас заяахыг байсан бол одоо баярлалаа гэж хэлмээр байлаа. Тэгээ ямар ч байсан одоо манай гишүүд байгаа юм чинь энэ гишүүд маань цаад ирээгүй хүмүүстэй бол энэ номыг хүргэх талаар сурчлаа. За мөн хууль зүйн дотоод хэргийн яамнаас байгаа энэ цолон багш байна. Энэ номыг ерөнхийдөө нэг жоохон бүтэн уншаад наривчлах бас юу байхгүй шүү дээ. Энд чинь нөгөө эхнээс нь эхлээд нэг ерөнхий ойлголтуудыг өгөө явуулсан байгаа учраас ядаж ерөнхий ойлголттой болоосаа гэж. Тэгээ олон хүн унших болтугай. Хуучин ажиллагаа гэдэг өөр ядармаатай
да. 98 онд Ихсвэн шийтгэл стратеги удирдлагын газар гэдэг хуучин юм дээр газар байсан. Тэр үед анх сургууль төгсгөл мэргэжилтээр орж ирсэн. Тэгээд хойд бол засгийн газрын хуралдааны журам улсын хурлын жуулганы дэг гэсэн хоёр тогтоолоор л асуудал явдаг байсан. 2002 онд энэ хууль улсын хурлын улс шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдээлэл шуурын тухай гэж батлагдаж явсан. Тэр үеэс эхлээд бидний үзэл баримталтай, хуулийн үзэл баримталтай байх хэрэгтэй юм байна. Тэрнийхээ хүрээнд нэмэлт өөрчлөлт, бусад зүйлийг хийгдчих хэрэгтэй юм байна. Гэсэн ерөнхий ойлголтууд хаанаас сууж гэсний жоохон агчаа цагийн ирэхээр юм урагшлалтын юм чинь нэг өдөр бид нар бүгдийн өөрчлөлт бүх хүний хэрэгтлээ бүгдийн нэг дор зэгцэлж болохгүй. Тэр өнөөдрийн амлын бүтээл гэж байгаа судалгааны бүтээл гэж байгаа хөл бүтээл ажиллагаа нөхөр зүйн техникийн талаар бас шинэ ном гарч өндөр дундаа гишүүдэд стейрсний салбарын мэргэжилтнүүдэд бас унших хамаахан арай авч болж байгаа гэж үгүйс юм уу тодорхойлж байна. Энэ бол бас нэг алхам. Өшөө цаашаа тэр 600 хуудастай 900 хуудастай номыг өшөө монголчлох хэрэгтэй байна даа гэж юм. Хичээж энэ ихцүүд нийгэм ихцүүд төрийг бид үнээр байгуулах гэж байгаа юм бол хууль гэдэг нэг хашаан дотор энэ улс орны хөгжил, энэ улс орны амьдралын хүн орондын нийгмийн амьдрал явах юм бол энэ өөрийг боловсронгүй байх зүг байх хэрэгтэй. Баталсан мөрдлөө хийждгүү хэрэглэх явцад бүр саад болдог ийм ч хууль өгөх байна. Нэг хуулийн дээр зөв гээд нөгөө хуулийн дээр буруу гэсэн залтууд. Тэр өөрөө анхнаасаа бичигдэж эхлэхдээ буруу хийсэн. Хууль гэдгийг нэг байр шиг гэх юм бол анхнаасаа тэр суурийн тавтай, фундаментын тавтай зөв санаатай зөв чиглэлтэй эхлэхгүйс болж тэр барилгын зургаар бариагүйс болж өөрөө тэр нэг тийм өөрчлөлт хийдэг. Тэгээд үдээ зэцэг гişүүний ном Свет хүнд энэ хөл 76 гишүүний олон шинэ гишүүд байгаа. Свет хүнд бас мэдлэг нэмсэн, бас туршлага нэмсэн ийм ном болмоо гэдэгтэй байгаа. Энэ ажил дамжуулт үсэе. Гэхдээ хүн болгонд дурсамж яриад юм. Би бас дурсамж ярмаар санагдав. Миний дурсамж бол тэгээ автобустай холбогдно. Шар фаз автобусаар анх лунда гишүүнтэй танилцсан түүх юм байна. Би одоо 1993 онд улсын хурлын хамгийн газар жоохон хөөхт ажилд орж исэн. Тэгээд тэгэхэд чинь бол гишүүд маань их дарах юм байсан. Ер нь бол машин тэрэг унаа тэмээ гэж байхгүй. Байнгын хорон дарга нь одоо гишүүд бүгдээр нэг шар фаз автобусаар хөргүүлдэг. Тийм байсан. Тэгээд тэр автобусын дотор анх бит хоёр анх ер нь тэгж амьдралд анх уулзж байгаа. Фаз автобусын дотор орж ирээд энэ ордны гадна талын хашаач байхгүйсэн да. Тэгсэн лундаа гиш орж ирчээ. За би ерөөсөө энэ нэг ажиллал гарсан. Тэгээ шүнжэнгөө суугаад ер нь болио би гэртээ харихаа болио. Өнөө шөнө ер нь шүнжэнгөө сууж дуусгаад маргааш өглөө бэлэн болохыг автобуснаас буужсэн. Тэгж анх танилцчихсан. Тэгээ тухайн үед жоохон ч байсан бодож л байсан. Энэ хүн шүнжэнгөө сууж юмаа бичих юм байна даа гэж бодчихсон. Тэрнээс хойш хуульч боллоо амьдралын 25-6 жил өнгөрсөн биз дээ. Амьдралын бүх хугацаанд ингээд лундаа жансан гишүүнтэй бол ямар нэгэн байдлаар ажлын албаны амны байдлаар бол уулзаж учирч сан солилцож ярилцаж явж ижээ. Уулзах болгондоо их сэтгэлд үлдсэн, хоногшсон, гэрэлэг ухаалал харилсан зөвлөгөө өгч амьдралд бол тусдын болж явдаг бол лундаа гишүүндээ хувийн зүгээс бол талархаж явдаг юм аа. За номны талаар хууль бүтээх ажиллагаа байгаа хууль зүйн техник гэдэг ном лундаа гишүүн маань өнөөдөр ингээд гаргаж байна. Яг энэ чиглэлийн бичигдэж байгаа бол хамгийн анхны ном байна. Байхаа гэж ер нь хамгийн анхны ном юм байна. Тэгээд ном гаргасанд бол баярлалаа гэж нэгдүгээр хэлье гэж бодож байна. Өөрт нь баяр хүргэхээс гадна баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Ийм ном бол үнэхээр их дутагдчихсэн. Энэ ном бол үнэхээр их ач холбогдолтой ном. За би бол өөрөө бол талын зарим нь мэдчихэж байгаа бох. Яг энэ хууль зүйн яаманд, хууль зүйн дотоод хэргийн яаманд, хууль зүйн бодлогын газраар яг л энэ хууль зүйн боловсруулдаг газрын дараагаар бол бараг
10-ад жил бол ажилласан хүн яг галт байгаа хүн ажилласан. Цагаан цаасан дээр хууль бичих шиг хэцүү мэрэгжлийн нарийн ур чадвар шаарддаг ийм ажил бол байдаггүй. Одоо мэрэгжил бүхэн л хэцүү, мэрэгжлийн хүн болгон л өөрсдийнхээ мэрэгжлийг хэцүү гэх баг. Гэхдээ бол ер нь бол миний бодож байгаа бол ойлгож байгаа хуульч мэрэгжлийн их олон салбарын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн бол хууль тогтоох чиглэлээр яг бол боловсруулах чиглэлээр ажиллана гэдэг бол маш их хэцүү нарийн ур чадвар шаардсан ийм ажил байдаг юм байна гэж дотроо бодож явдаг юм. За хууль санаачлах хэрэгтэй 78 хүн байгаа. 78 субъект байгаа. 76 гишүүн хэрэглэгч засгийн газрын хэрэгтэй. Хууль боловсруулах чиглэлээр бол бас яг мэдээж яг шүүгч, прокурор гэдэг албан тушаал ажлын онцлогоор шууд нэрлэгдээд явдаг ч гэсэн бусад яамны хуулийн хэлтээс ер нь их яамд бусад яам гэж яриас урчичтай одоо хууль зүйн яамнаас бусад яам. Хууль яамдад ажиллаж байгаа хуулийн хэлцээний мэрэгчлээс гадна хууль зүйн яамны бодлогын газар, засгийн газрыг хэрэг эрхлэх газар, улсын хурлын хууль хэрэгцээ хэлцэсгээ нийтдээ нэг 100 хүн байна. За энэ хүмүүст бол энэ номыг бол одоо үндсэндээ гарын авлага болоод зөвхөн гишүүдээс гадна. За энэ хүмүүс бол яг гарын авлага болоод өдөр тутам энэ номыг уншиж, өдөр тутам энэ номыг харж, санаа авч уншиж байдаг бол боловсруулах ажил хэрэглэх байхаа гэж би найдаж байна. За танд цаашдаа ингэ ажил мэдрэлт чинь бол бацж байгаа сайн сайхан амжилт өгөхний хүсье өрөөё. Одоо сайхан хүчийг хуваалцаж за мөн одоо зохиогчд маань дурсамжаа болоод ерөөлөө хайрласан бүх хүмүүстээ бас талархлаа илэрхийлье.